сайн байцгаана уу? Би өнөөдөр Sakura брендийн хамт олонтойгоо хамтарч үзэгч та бүхэндээ нэгэн гайхалтай сюрприз бэлдсэн байгаа. Өнөөдөр миний өрсөн эрхэмсэг зочин бол нэгэн гайхамшигтай, эрхэмсэг, авиастай нэгэн хэсгүү байгаа. Ингээд хэдэн хормын дараа зочин маань орж ирэх гэж байна. Вау! За мэдээж авсан маш их баярлалаа нацаа. Баярлалаа. Энэ цохоо. Ямар гоё ширээ вэ? Их гоё сюрприз хийсэн шүү. Яасан энэ цох юм уу? За. Яасан гоё юм бэ? Өнөөдөр их гоё харагдаж шүү. Баярлалаа. Нэг тийм цоглог нэг инкрийг өнөөдөр сараадаа зориулж хувцаслаа гэдэг шиг. Баярлалаа. За тэгээд мэдээж хэрэг шинэ жил болох гэж байна. Мэдээж маш завгүй байгаа ш тарифка те урлагийн эмэгтэй хүн гэдэг бол тэгэхээр бас хаяа дайлуулаад суух гоё те. Чөлөөтэй юм яриад бид нар ч гоё амармагсан надад шүү дээ. Тэв нэг хувийн аз жаргалыг олон жил хойш тавьсан хүмүүсүүд те ширээний ард байнга тухалд сууж чаддаггүй. Энэ бол ихэнх шинэ жилүүдэд дандаа оройдож ирсэн байдаг шүү дээ. Яруу санд руу. Манай хүүхдүүд гэжсэн шүү дээ. Нэг хулан гараад удааг байсан маа нэг оймоо өнгөрцөн байсан. Тэгсэн чинь ураа ээж эрт ирсэн гэж юу 10 цагт 10 цагт ирснийг 10 цагт ирснийг те эрт ирлээ гэж байна. Тэгэхээр бас юу л та харин бас өнөөдөр бас ингээд энэ завшаан олдсонд би их баяртай байна. Яг тэгэхээр хоёулаа чинь дандаа л тайзан дээр л мөр зэрэгцэн дуулдаг боловч ингээд нэг ширээн дээр суугаад гоё те ингээд ер нь би бас юу штэ чиний айгүй фэн. Харин нэг чиний фэн ахгүй Арикагийнхаа Чука ахт хоёрын нөгөө хамтарч нэг CD хийсэн штэ. Аруна Чука. Аруна Чука гэх. Чи миний амьдрал эрхэл гэж. Тий, эрхэл гэж гээл тий. Тий, миний амьдрал. Тий нэг тэр нэг гой дуунууд байдаг юм. Миний бүр сэтгэлээс ирсэн гардггүй. Одоо ч гэсэн юу юм бэ? Өнөөдөр бас хараа ийм Roots Pop Up гэдэг гоё Maya Davana 2 гэдэг хоёр бүсгүй байгаа. Би тэрт меню бэлдсэн байна. Ямар гоё. Олон цагаан будааны орцтой. Сайн уу? Ой, сайн байна уу? Уулзсандаа баяртай байна. За, тэгээд өнөөдөр та нарын хоолыг идэнгээд өдөржингөө юм идсэнгүй. Тэгээ хараа. За, өнөөдөр болохоор ерөнхийдөө Франц Итали хоссон меню байгаа. Тэгээ эхний коурс нь болохоор Arancini bowl гэдэг ерөнхийдөө Итали appetizer байгаа. Тэгээ Италичууд Arbori гэдэг будаагаар ерөнхийдөө хийдэг энэ appetizer-ыг харин өнөөдөр болохоор Sakura брендийн будаагаараа хийсэн байна. Тэгээ доотлын соус нь болохоор улаан лолын соустай. Тэгээд салааттай ийм appetizer байгаа. Орны будааны дээд сорт Sakura. Бас энэ боломж олгогдсон бас Sakura-гийнхандаа баярлалаа. Ямар гоё юм бэ? Баярлалаа тий. Бас сараа за баярлалаа тий. Амар гоё байна. Merci beaucoup гэж байгаа шүү дээ. Хумсч ус сайхан биш үү? Барилгаар шүтээ дуслаа. За тэгээд сайхан холдроо найзаа. Баярлалаа найз. Гоёлоо чинь хундаг тулгаж байгаагүй юм байна. Ингээд чинь хамтдаа нэг ширээ суугаад ямар сайхан боломж. За альнаас нэтлгүй. Орны будааны дээд сорт Sakura. Appetizer энэ дотроо будаатай юм байна. Би бараг 10 жилийн өмнө Sakura будаатай танилцсаал тэгэл рекламад нь тоглоул тэгэл өөрөө яг рекламад тоглохоос өмнө будааг идэж үзнэ гэд 1 сар идсэн бай тээ. 1 сар идчихэж би рекламад нь тоглосон байна. Яг гоё амттай байна гэж шалгаж агаад. Тэгээ тэр утгаараа бас Яна байна тий. Амттай байна тий. Будаагаар ингээд тэгэхээр будаагаар бас хийж болдог. Тэр тусмаа Sakura будаагаар амттай болж болдго юм байна да манайхаа. Тэр маш амттай юм биш тийм. Энэ Sakura будаа болохоор яг юм ямар дотроо юутай гэж явдаг юм бэ? Ер нь будааны нэг өөрийнх нь нэг юм агуулсан юу өдөр нь яг юу байдаг юм болоо. За 21 онд сая бидний бол одоо хамтарч танилцуулсан бүтээл нь бол яг юу Япон, тэгээ Америк цагаан будаа. Энэ гурван төрлийг танилцуулж амжсан. Яг энэ 21 он. Шинэ ондоо бол нэмээд Таиландын юу жасмин будаа, энтгийн басмати будаа танилцуулах юм төлөвлөж байгаа юм байна. Тэгэхээр нэгсэндээ будааг бол яг хамгийн гол нь олон орны дэд сорт одоо юу будааны дэд сортын танилцуулж байгаа. Тэр нь онцлогтой юм л да. Бас сайныг авчирч танилцуулна гэдэг чинь тийм шүү дээ. Тэгээд энэ олон жил хэрэглэж байгаа хэрэглэгчтэй бас талархах хэрэгтэй. Маш сайн борлуулалттай. Тэгээд энэ чинь өнгөөрөө. Энэ өнгөөрөө байдаг нь ямар учиртай? Энэ улс улсынх нь одоо Япон, Хятад, Америк те цагаан будаан байдаг юм лээ.
ойрд одоо ямар төлөвлөгөөтэй шинэ уран бүтээлээ яаж нэг клипний зураг авалттай гэж дууссан. Клипний зураг авалтанд орчлоо. Орчин өнөөдөр Цасан аялгаугаа шинжилээд. Ямар гоё. 21 жилийн өмнө дуулсан цасан аялгау. Би ингэсэн шүү дээ Америк хэдэнтэй шинэ жилийн шин сайхна гэдэг дууга. Тий. Намайг нэг телевизийн нэвтрүүлэгт дуулаад гэсэн чинь би ингээд дуулах гэсэн чинь бүр амар 28 настай хоолоо. Цас таагуудаа үгүй би ийм хоолоогоор яаж дуулах юм бэ гэх. Тэгээ New Star дээр очиж ахиж төрөөдөр ахиж нөх хөгжмийн гоё болгоод фонограм нь тэгээд дуулаад ремастеринг хийлээ шүү. Тэгээ ерөнхийдөө бол би бас баг зэрэг хөгжмийн найруулгыг нь өөрчилсөн. Жинэ дуугч дуулахгүй сонсохгүй шинэ жил болохгүй шүү. Тэр бас гоё дээ. Цагаан шүн нас та. Гөр цоглог шүү дээ. Жинэ дээр дуучин. Цасан аялгауд яг тийм юм дээ. Арай нөгөө жаргалтай. Тэр цэнгэр барыг яасан бэ ингээд. Тэр алдартай парик те. Тэр одоо байгаа яаж юм байхгүй шүү дээ тий. Тэр тухайн үедээ бол нөгөө илүү яг нөгөө хэрэглээл өнгөрсөн аадах үсээр. Одоо тэр сайн ахаа парик өмсөө өөрийнхөө үсээр л аваад. Нөгөө баяна авраг мөнхөт авраг гэдэг шиг нөгөө хоёр өрсөлдөгч чинь хоёулаа суудсан хэвээр. Эвтэн найртын аргагүй хоол идээ сууж ийн гэж хэлэх багтаа болсоо тий. Гэхдээ ер нь бол юу л та хоёулаа ер нь нэг ингээд хамт суугаад юм яриад хүмүүст ер нь битэр чи ер нь тийм амар бие биегээ ингээд дургуун мургуун хүмүүс биш штэ гэдэг нь үзүүлэх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр тийм бишээ гэдэг. Бит хоёрыг одоо нөгөө өрсөлдөгч гэж амар олон жил ярьдаг штэ тий. За бараг л сараа гарвал ариуна гарахгүй сараа гарахгүй гэж ярьдаг байсан. Ясим дээр бол битэр чинь айгүй дотн одоо Аривкагийнхан нөгөө өнкөг төрөхөд нь би нууц хаалгаар ороод эргэжсэн те бүлтэн юмчтэй. Би хамгийн түрүү чам руу ярьжсэн байдгийг. Сар төрцөн гэж төрцөө гэж ярьжсэн. Тэгээд тэгэхээр чи одоо яаж үтээд би бинтэйгээ дуурдаг уу үздэг үү биегээ харахгүй тийм хүмүүсүүд гэж байхгүй. Тэр байтугай би тэр бүр хөөс чи мич гэж ам мөрөж үзээгүй шүү дээ. Баг би нэгэ чи мич гэж ярьж үзээгүй тийм. Айгүй их ажилласан юм шиг юм да. Ер нь энэ олон жил ингээл жишээл яриад идэг нь айгүй зүг болсон юм шиг санагдсан. Яагаад гэж ярина. Хэрвээ Ариуна гэдэг өрсөлдөгч надад байгаагүй байсан бол найз нь яг үдийн хэмжээний өнөөдөр ингээд суучихсаар байхгүй шүү дээ. Байхгүй. Би ингээд хурцлж одоо хурцлж. За Ариуна маань яаж дуу ямар дуу болох вэ да? Би станараа тий бас гоё гэл. Тэгээ дээрэс нь хоёулагийн нөгөө наадмаар дуулсан Монгол нутгийн үзэсгэлэн тий Нор бонцтгон ардын жүжигчин Нор бонцтгон дуулсан дууг хоёулаа хамтарч дуулсан надад айгүй тийм том одоо жест гэдэг юм том юм тийм ачаал бүгдэлтэй үйл явдлуулсан гэж би боддог. Бүр айгүй илүү нэг дотносож авсан юм шиг санагдсан. Би яг энэ наадмын энэ дуунд ч гэсэн айгүйх баярлсан. Яг тэгэхээр нэг ингээл бид нар хоёр хамт натур зурганд яваал тий бид нар чинь бүтэн өдөржингөө хамт байж байгаа юм чинь 3 өдөр хамт байлаа. Тэгсэн чинь бас миний мэддгүү Ариунаг би олж харсан байхгүй. Тэгээ тэр нэг тийм зөөлөн инхрийхэн миний бодлоор бол айгүй юмд чи бол айгүй тийм юмд амар няхуур нямба ханддаг. Тэгээ гүйцэтгэлийг айгүй сайн шаарддаг тийм уран бүтээлч юм байна гэж би бүр өөрөө ойлгосон. За би бол гүйцэхгүй юм бэлээ бүтэхгүй юм бэлээ. Хажууд чинь бол сайхан санаа амар. За гэдэг ингэ байж байгаа. Тэнгүүд бас л арай илүү шир илээсэн гэдэг шиг нэг шир илээсэн гэдэг шиг яг энийг тэхгүй шүү ингээл ингэод бас ингэдэг юм байна те мэдээж харж штэ. Тэгээ суралцах юм их байсан арга багасаа. Хүмүүс ингээд яг нөгөө үзэгчд маань, төмөн олон маань, сэтгүүлчд маань яг бидний дотор Ариуна хэмбэ, дотор Сара хэмбэ гэдгийг ерөнхийн ноён нурууг нь мэддэг байхгүй нөө. Уул шиг шугамыг нь мэддэггүй. Гэтэл яг бидний зүгээр гаргаж ирсэн хандлага маань юу гэхээр үнэхээр урлагтай чин сэтгэлээсээ хандж ирсэн учраас бид нар бүтээлч маш олон жил бүтээлч байлаа штэ. Энэ чинь урлагт бүтээлч байна. Тэрийг гүйцэтгэлтэй хэн гэдэг бол бас хүн болгонд бас байдаггүй чанар л та. Тэгэхээр нөгөө уран бүтээлч байхад чинь хамгийн гол ялгарл тэр тусмаа онцгой байхын гол ялгарл бол тэр гэж боддгийг. Сараад бол ялангуяа чамд бол бүр тэр бол үнэхээр яг тудлан чимэг хийдэг. Тэгээ хизээч бүр ингээд нон-стоп араас нь ингээд чинь бүр ингээд залгуулаад юмаа хийгээл тэгэл тоглолт дуусан гут хөдөө орнуудын аялаар яваа залгуулаад те гадаадын аялын тоглолт гэл тэр химнэл чинь бүр ингээд те
бүр ингээд нэг хүнийг ингээд бүр яг хөдөлгөөнд оруулдаг байх. Тэгээ магадгүй тэр чиний тэр бүр ингээд тууштай зогсолтгүй ажиллаж байсан тэр ирч хүч тэр ингээд нэг юм ялгарл бусдад байдгүй тэр ялгарл хүн болгонд нэг өөрийн нэг ялгарл байдаг шүү. Чамд бүр тэр ялгар бүр үнэхээр гайхалтай байдаг. Тэгээ хизээч цуцдаггүй эцэдэггүй. Тэгээ энэ бол намайг нэг ингээд бүр ингээд бас зогсолтгүй байхыг за ариуна чи уран бүтээлч болсон бол чи үнэхээр уран бүтээлч бай гэж бодож байгаа бол яг л одоо Сара шиг юм бүр ингээд бас зогсолтгүй ажил хэрвээ тэр давцан дээр гарчиж одоо ингээд энэ давцан дээр гарчихыг хүсэж байгаа бол бас яг л ийм хандлагаар ийм чин зүрх сэтгэлээс энэ уран бүтээл хандлага ийм болох ёстой гэдэг тэр юг мэдгэдэггүйгээр надад ингээд цаад нөгөө хүнд маань тэр мессежийг тэрийг өгчээсэн болов гэж боддөг ш. А яхаа хүмүүс харахтаа болохоор биднийг нөгөө өрсөлдөгч юм байна, тим юм байна гэж сун гадна харагдаж байгаа байдлаар аль битгаар бол яачгүй урлаг үнэхээр чин сэтгэлээс л хандсан. Энийг ингэж хийгээд өөрөөсөө тэрийг мэдгүйгээр тэрэндээ ингээд нэг хоёр өөрсдийнх нь ингээд нэг юм чин сэтгэл байсан учраас тэр ялгарлан байсан учраас ингээ хоёр талдаа ингээл ажилласан юм шүү арга тий. Би тэгэл жишээл Ариунагийн шин дуу гарсан үрдэл шууд гэсэн. Шууд энэ сонсдог байсан хөрөөс. Тий бас шууд гэлтэй. Би нөгөө чиний нөгөө хамгийн супер дуу би чамд ярьжсэн шүү. Тэр нөгөө UBS My Voice ярьж байхдаа нөгөө тэр намайг дурсдаг. Би балхаха надаа яг нэг юм дуу. Үнэхээр гоё дустай тэрийг би бүр ингээд сонссон чи би ингээ баг ингээд дуулан согтоод тэгчихсэн юм. Нөгөө яг одоо балхаа чи нөгөө манай хөгжмийн зохиолч маань аюу гоё ингээд хоёр дуу хэлж ингээд нөгөө намрын өнгөө хайл шаргаллаа гэх тэр дуу шүү дээ. Тэрийг ингээд яасан. Тэгтэл дараа нь ясна ингээл за тэгээд сонсчод явъя да. На болж нь наа чи ингээд энэ өнгөөр дуулъя гэл ингээд байжсэн чинь л өөр дуу. Сара чи хэрвээ завтай байна уу? Завтай гэсэн. Ахаад нэг дуу энэ чи хэрвээ сонирхол гэлдэг байхгүй. Тэгэхээр би тэгээ гэлтгсэн чинь дарарарара гэл аялж мэлээд тахгүй гэсэн чинь тэгээд үг нь байгаа мó гэж яг тэгсэн чи байгаа маги гэл нөгөө манай маги нар матхыг дуудаад тэгээд маги шүлгийг гаргаад ирсэн чи би шууд тэр намайг дурсдаг болов тэгээд дуусан. Тэгээд намайг дурсдаг болов тэр намайг үгүйлдэг болов. Ариуна гэл гарч ирэнгүүт нэг ерөнхийдөө нэг анх Болгарын сургуульд төгссөн учраас нэг гэл нэг юм гэсэн тийм дуутай дуулдаг гэсэн баггүй юу. Тэгсэн чинь тэрнээс илүү надад чиний ямар стил чинь таалагдж гисэн бэ гэхээр нөгөө чамайг баяртай гэж дарана. Тэр дуу ер нь нэг юм намуухан хоолоогоор дуусан Ариунагийн дуунууд надад илүү таалагдчих гисэн. Тэр үеэс би бүр дуртай болж гисэн чиний дуунуудад. Нөгөө Blue Jeans гэл те. Тэгснэ юуг дуусан баггүй нөө Жиминийг дуусан чи за тэгэл амар гоё. Баг яг жигэн дуудалтууд нь тэр байсан юм шүү дээ. Ерөөсөө тий бүр нэг байхгүй тий. Тэр яг дотор Ариуна те яг дуулж байгаа. Дотор Ариуна өөрөө дуулсан баг. Амар гоё байсан. Миний уянгийн дуунууд үнэхээр нэг яг намайг илтгэдэг юм аа. Үл таних эмэгтэй. Тэр дуу. Тэр бүр ёо. Би үл таних эмэгтэй бүр шууд дуулж байсан. Гэлтэй амар те. Тэрийг бас их таалагддаг. Бас Жинжимагийн дуу. Тэгэхээр бас нэг уянгийн дууг бол өстой уйлуулдаг юм байна гэж би бодсон. Тэгээд нөгөө талын Монгол айл те гэлгээд тэр нэг тийм бас тэр нэг тийм торгон ийм нямбай мөртлөө тэгж торгон дуулна гэдэг чинь бас хэр баргийн эн чинь бол техникээс гадна сэтгэл байна. Сэтгэл байнгут техник муутад уулчих штэ. Тэгээ чи үгүй байхгүй. Хоёлоо байгаа байхгүй. Тэрэнд чи өстө браво гэж хэлж чинь. Нэр ихээ. Гүнийг өөрөө магтаал тань. Ямар ч юм ойлгох нэ. Тийм штэ. Орны будааны дэд сорт Сакура. Хүүхдүүд нь том болоод ач зээмэн хөөрхөн том болоод хөөрхөн байна уу? Гой пост хийсэн байсан штэ би харсан. Нэг нас 5 сард болсон. Вау, баяр хүргэе. Гоё байна уу? Гоё мэдрэмж байна уу? Хамгийн гоё те. Зүгээр нураа сараа. Бид нар ч яг хүүхдээ бас яг 100% харж өснөөр ажил гэл ингээд нэг ажил гэр хоёрын хооронд. Одоо бид нарт харьцангуй амьдрал үзээ төлөвшсөн илүү юмны сайн муу ялгах ухаан, зөв бурууг ялгах ухаан энэ амьдралын янз бүрийн юмд ороод бид нар чинь ачаа яаж хүмүүжүүлэх үү гэдэг дээр их анхааралтай ханддаг юм байна. Мэдрэмжтэй тий. Биш манай ач намаа яадаг. Ими гэж дууддаг хаяа гинтэлтэйг нь. Тэнгүүтээ хаяа өвөө нэг хөөх нэг хоёрхан үг хэлж байна.
Нэг нь имээ, нэг нь өвөө. Имээг хэлэхдээ заавал хоёроор дуудана. Имээ гэж дуудана. Би гэртээ илүү бас хоол хийх их дуртай. Ямар хоол хийж чи одоо сүүлийн? Би өөрөө ер нь юу штэ. Ийм будаа агшаагаад будаага ингээд гоё амтлаад за тэгээд дан ийм ногоотой шүл хийж хагаад будаага амтлсан будаатайгаа хольж идэх дуртай болсон байлаа. Тийм хоол идвэл бас гоё санагддаг. Тэгээ яг нөгөө юуны Япон будаан Сакурагийн Япон будаан аюу хөрхөн агшигтлаар яг тэр амталж хийхлээр их гоё. Тэгээ нэг жоохон ийм далайн байцаа аюу амтлагч дээр нь хийгээд орон орны будааны дээд сорт Сакура. За энэ удаад юу вэ? Энэ болохоор манай сүүлийн course байгаа. За dessert. Dessert. За. Крем карамель гэдэг нэг French dessert байгаа. Тэрний болохоор арай өөрчлөлтөө. Тэгээ бас энэ Sakura будаагаараа орлуулад хийсэн байгаа. Вау. Будаагаар десерт За Sakura будааны крем брюле гэсэн тий. Карамель үлээ. Будаа хийсэн гэж бүр мэддэхгүй шүү дээ. Мэдхгүй тий. Тий ямар гоё. Янз янз юм. Сарагийн манд тэ тэргөө Монголын ард түмэн бол зууны манлаа, эстрадын дуучин, гавьяа жүжигчин гэдэг цол гуншин гар бүхэл юугаар нь бол илүү сайн мэддэг. Би бол хүнийг дотор талаас нь харах илүү дуртай. Тэгээд Сараага бүр сүүлийн үед бид хоёр олон ч уулзалтууд хийлээ. Бас уран бүтээлүүд дээр хоёр ч сайхан дуун дээр хамтарч ажиллалаа. Тэгээд нөгөө хүн харагдаж байгаа шиг байдгүй. Яг хүнийг тэр дотор зүрх талаас нь дотор хүмбэ тэр жижигхэн Сарааг дотор талаас нь таньж мэдэж бүр илүү их таньж мэдсэндээ би бол үнэхээр их бүр ингээд нэг юм гоё ингээд нэг юм сэтгэл бүр ингээд нэг гоё дүүрч байгаа. Баярлалаа. Нөгөө уран бүтээлч Сараа, дуучин Сараа, ээж Сараа гэдгийг би гадлаас нь хараад ингээл Сараа маань юм да ямар сүрхэн юм да ямар төвчээртэй ямар ухаантай юм бэ гэд. Тэгэхээр тэр юу гэхээр нөгөө их олон юмыг таньж мэдтсэн, ухаарлыг авсан. Тэгээд ингээд нэг амьдралын энэ сайн муу ингээд энэ бүх заагийг ингээд заагны цаана гарцсан хүн гэдэг чинь ямар сайхан дүүрэн хүн байдгийм бэ гэдгийг тэр Сарааг би олж харсан. Тэгээд Сараа хоёрын нууцлууд нөгөө илүү залуу насны нөгөө дуучин хөдөлмөрч дайчин ариунаач гэдэг юм уу дайчин Сараа цоцшгүй Сараа гэдгээсээ илүүтэйгээр хүнийг дотроос нь харж ингээд сүнсээр ингээд яг дотоодоос ингээд ярилцаж хуучилж суuna гэдэг бол тэр илүү их тийм сайхан мэдрэмжийг бас тэгээд их сайхан сэтгэлдлийг ухаарлыг өгд юм лээ. Би бол чамаас яг бас суралцчихл явна бас давхар. Тэгээ энэ насны шүү дээ те ингээд маш их баярлж байна. Маш их баярлалаа. Намаагаа бүр шагинчлаа, башилгачлаа. Тэгээд нэг энэ бас он гарах гэж байгаа чинь те хоёлаа ингээд би биенийхээ уран бүтээлийг яриа, зан араашин характер, хувь хүнийх нь хувьд ингээд юм нандин зүйлүүдийг ярина гэдэг бол бас тэр болгон сэтгүүлчийн өмнө хоёлаа бол ингэж ярьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бас юм нандин зүйлийг бас Сакурагийнхаа үзэгчтэйгээ хуваалцсан бол гоё болов гэж бодож чинь тэгээд хуваалцах чадсандаа их баяртай байна. Тэгээд миний найз чи супер хамгийн супер нь шүү. Би чиний фэн шүү ариуна за. Үргэлж. Хоёр өнөөхөө фэнээс өсөрөг болсон юм шүү. Аймаа би нэг яг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бас бидний мянган фэнүүд шүтэн бишрэгчтэй бас бид нар бас шинэ оны шинжлэлийн баярын мэндийг хүргэе. Сараа Ариуна хоёр нь ингээл уран бүтээлээ тойрогсаар явж байна. За тэгээд Ариунада амьдралд нь хамгийн гол нь эрүүл аз жаргал миний найзын одоо гэр бүлд нь үргэлж сайн сайхан инээд бэлтгэж аз жаргал бэлтгэж ол зомог одоо олдонтой сайхан бэлтгэж байхын элзүүтэй эрүүл төвшүүлээ. Хамгийн гол нь уран бүтээл нь бүр олзоор дүүрэн байгаарай. За тэгээд миний хөрхөн Ариунада Сакура будааг одоо гэртээ залаарай миний найз. За яасан ч хавсаа би даахгүй юм байна. Гэртээ ингээл өвдөө өгөө аав нь ирлээ гэдэг шиг тийм шиг тийм. За баярлалаа. Маш их баярлалаа Сакура будаага хүнсэндээ хэрэгж байгаарай миний найз. Орон орны будааны дээд сорт Сакура. За энэхүү сайхан бас үдшийг бидэнд одоо бэлгэлсэн
одоо өнөөдөр бас бидэнтэй хамт байсан Sakura брэндийн одоо нэрийн өмнөөс бас Сараа Ариуна бид хоёр бас те маш их баяртай байгаа учраас Sakura брэндийн нэрийн өмнөөс бас шинэ жилийн баярын мэндийг хүргэе.